Дэлхийн хөгжингүй болон хөгжиж буй улс орнуудын туршлагаас үзэхэд нийгмийн эдийн засгийн хөгжил дэвшилт хүрэхийн тулд оюуны өмчийг үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хүчтэй хэрэгсэл болгон ашигладаг байна. Энэ нь эдийн засгийн хувьд гол хөшүүрэг болох чадамж өндөр байдаг гэж үздэг байна. Тодорхойлбол манай улсад мэс заслын зориулалтаа ширмсэн утас болон сүүний үйлдвэрийн хаягдл шар сүг ашиглан антиоксидант, идэвхтэй ундаа үйлдвэрлэх арга, үлийн цагаан охны тоо хэмжээг байгалийн тэнцвэрт байдал тохируулах арга зэрэг нь шилдэг бүтээлээр шалгарсан байна. Охин ширмсийг боловсруулах гэдэг Монгол уламжлалт технологи аахгүй юу. Тэгэхээр Монгол уламжлалт технологиг судлаад боловсруулах болгоод түүний хэрэглээг нь өргөх талын асуудал бол миний судалгааны гол ажлын бүтээлийн мань гол онцлог. Үнэхээр мэс заслалтай бол ширмсийг бол Монгол төчлөлд шийдчихсэн хаач хэрэгжилж байгаагүй. Бид бол энэ судалгааны ажлыг хийгээд туршаад ямар ч ихний шатны туршилт амжилттай болсон хайлдаг органик материал одоо цэвэр мэс заслын утас бол болох бүрэн боломжтой гэж ашиглаагүй. Одоо бол туршилтын явцанд эхний туршилтад амжилттай болсон мэс заслал дээр туршиж үзсэн үр дүнгээ өгсөн. Бүр маш олон далын давуу талтай. Өнгөрсөн жил зохион байгуулагдсан уралдааны эзэд бүгд найрамдах Солонгос улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломж бүрджээ. Өнгөрсөн онд маш амжилттай зохион байгуулсны үр дүнд хоёр төсөл дэлхийн оюуны өмчийн байгууллагатай болон Солонгосын оюуны өмчийн газартай хамтарч одоо хэрэгжүүл дууссан. За тэр хоёр төсөл маань бол оновчтой технологийн төсөл болон нэг суурийн нэг брэнд гэсэн хоёр төсөл. Өчигдөр бид энэ төслийнхаа үр дүнг хэлэлцээ танилцуулга явуулсан. Тэгэхээр бас энэ уралдаан зарлсны үр дүнд тодорхой шийдлүүд нь үйлдвэрлэлд нэвтрэх, амьдралд хэрэгжих тийм боломжтой болж байгаа бид нар бол маш их баяртай байгаа. Олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнээс Монгол хүний оюун ухаан уралдаан шалгаж байгаа нь сайхан ирээдүйн эхлэлийг тавьж байгаа гэлтэй цаашлаад Монгол хүний оюуны бүтээл дэлхийд дахинаа гайхагдаг цаг ойрхон байгаа нь сайшаалтай.